Нэн эрдний түүх соёл төрд ёсны уламжилтай өвөг дээдэс маань аливаа зүйлийг амь амьдралаас ургуулan өөдлөн дэвжих, байгаль их хүндхэн харилцах бэлгэдлийг шингэн зогслоож ирсэн уламжлалтай. Манай ардын олон соёл дундаас онцгой нэгэн том төрөл зүйл нь бүжгийн урлаг. Бүжгийн их үүсэл нь нэн эрдний үед буюу оюун ухаанд хүн бий болсон цаг үедээ холбогдох бөгөөд хүн, байгаль, нийгмийн гурамсан харилцааны хөвслийн явцад хүмүүсийн аж амьдрал, ухаарлын тусгал, оюуны соёлын нэгэн том ололт болон хөгжсөн гэж үзнэ. Манай ард түмний оюуны соёлын нэгэн гайхамшигт сан хөмрөг бол Монгол уламжлалт бүжиг бие биелгээний соёл юм. Монголчуудын ер нь бие тус соёлын өв бол маш их хариун гайхамшигтай сайхан өв байгаа. Бие тус соёлын өв бол улс бүхэнд өөр өөрийн онцлогтой. Монголын бие тус соёлын өв бол нүүдэлчин ард түмний тэр бэлчээрийн мал аж ахуй түшиглэж амьдардаг соёл ахуйг ягас одоо гарч ирсэн тэрнээс үүссэн тийм гайхамшигтай сайхан соёлын бие тус өвүүд байдаг юм элементүүд. Түүний нэг нь бол уламжлалт бие биелгээ байгаа юм. Ховд аймгийн малчин Бадмын тоглол, Торгуул үндэсний биелгээ, Гэрэлт болов. Одоо 33 угсаатны бүлэг байна гэдэг байгаа шүү дээ. Тэрний 6-аад нь л дөнгөж энэ угсаатны энэ бие биелгээний соёл бол дамжиж уламжлагдаж хадгалагдаж ирсэн байна. 6 угсаатны бүлгийн одоо бие биелгээ өөрийн гэсэн өрөмж онцлогтой, өөрийн гэсэн хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн утга үлэгдэлтэй, өөрийн гэсэн зан үйлтэй, өөрийн гэсэн домог зүйтэй байсан баггүй юу? Тийм учраас энэ бол бие даасан ийм өөрийн тэр тухайн угсаатныхаа соёл сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн ийм одоо тусдаа тэр угсаатны соёл юм байна гэж харахад хүрэж байна. Бие биелгээ гэдэг бол биеэрээ өөрийнхөө туусан амьдралыг ахуй амьдралаа өөрийнхөө тэр өвгдээчс уламжилсан тэр уламжлалаар тэрийг бүжгийн хэлээр авч үлдээх гэсэн ийм одоо өөрөө маш олон соёлын элементүүдийг цогцоор агуулсан ийм л өв байгаа юм. Бие биелгээ анх хэзээ хаана үүссэнийг тодорхойлох баримт тун ховор. Хадны зураг, ханын зураг болон монголчуудын өвөг дээдэс болох хүн, Сямби, Кедан, Жужан, Монголын эзэнт гүрэн, Юан гүрний үед бүжгийн олон төрөл дэлгэрч байсан тухай түүхийн судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хадны сүв зураг дээр одоо бас одоо биелгээний хөдөлгөөн хийж байгаа, бүжгийн хөдөлгөөн хийж байгаа тийм ээ. Ийм одоо зүйлсүүд байгаа. Ийм бүжгэлж байгаа хүний зураг төрсүүд байдаг. Энийг бол ерөнхийдөө бас одоо энэ бие биелгээний одоо дүр байж болох юм биш, нэгдүгürt үзэж байгаа. Хоёрдугаарт бол одоо бичгийн баримт бичгүүдэд тусгагдсан байна. Энд бол Монголын нууц товчоо бид нар дурдж болно. Энд одоо 8 аймгийн эмэгтэйчүүд нь одоо жишээлбэл өв дээдсийнхээ одоо тахилга тайлган дээр биелгээ биелдэг байсан тухай өгүүлсэн байж байгаа. Бие биелгээний үүсэл гэж таамаглаж болохоор хамгийн эртний баримт гэвэл Овс аймгийн зүүн хангаа сумын нутагт орших Зураагийн улаан хадны зураг, Төв аймгийн их тэнгэрийн аман дах улаан зосон зурагт гар гараасан барилдсан бүжиглж байгаа хүмүүсийн дүрс байдаг.
Үе нэгдлийн үеийн олдурууд дах бүжгийн зураглалуудаас үзэхэд эртний бүжиг нь шүтлэг бишрлээс үүсэлтэй гэж үзэж болно. За ингээд үзэх юм бол одоо бичгийн хэлбэрээр за бас одоо хадны сүг зурагт тэмдэглэгдсэн байдлаар бас илэрхийлэгдэж байна. За 3 дугаарт нь бол одоо ард түмний ам дамжиж ирсэн одоо домог үлгэрүүдэд байна. Жишээлбэл домог зүй дээр л гэхэд одоо жишээлбэл биелгээ анх одоо ямар одоо хэлбэр дүрстэй яаж биелдэг байсан юм бэ? Тэгээд дараа нь одоо ямар хүчин зүйлээс болоод ямар одоо хөдөлгөөнтэй болсон юм бэ ч гэдэг юм уу? Ийм одоо домог бол бас байна. Их мэтлэн энэ чиглэлээр л бид нар яг одоо үүсэл гарлын асуудлыг бол ярьж байгаа. 83 онд шиг үлээ одоо Ховд аймгийн Булган сумын торгуудуудын дунд очиход бол тэнд би осрын дашторч үдэг настантай уулзаж нэлээд зүйлийг тэмдэглэж авсан. Тэгээд дашторч маань надад яасан хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр бие биелгээний үүслийн домог. Энэ Алтай ууланд байдаг хар эв, улаан эв гэсэн хоёр янзын эвэн гол гэж байдаг гинэ. Улаан эв нь улаан өнгөөр урсдаг, хар эв нь хар өнгөөр урсдаг. Тэр уулын бэлрүү буухаараа хоорондоо нийлээд урсгахтаа бол тэр хар улаан хоёр өнгө нь хоорондоо холилддгүй өөр ихөөрөө урсдаг. Тэгээд хар улаан хоёр өнгө чинь нөгөө намилцаад урсгахаараа яг одоо хүний гарын нөгөө бие биелгээний тэр намилцсан хөдөлгөөнтэй адилхан байдаг. Тэгэхээр яг энэ эвэн голын хар улаан эвэн голын энэ усны намилцсан урсгалаас санаа авчвал бие биелгээ анх үүссэн юм аа гэж дашторч маань надад бол ярьж өгсөн байна. Монголын одоо бие биелгээний дотор бол хуруун бие гэж одоо манай загчин төмний дунд байдаг хуруугаар хам биелдэг. Ерөөд бие биелгээний чинь эхлэл нь хуруун бие шүү дээ, тийм үү? Тэгээд тэр хуруунаас эхэлж хөдөлгөөн эхэлдэг, хуруунаас эхэлж бүжиг эхэлдэг гэдгийг бол энэ хадны зурагтаар бол нэг яруу тодорхой үзүүлдэг ийм учир байна. За тэгэхээр энэ үнийг бол одоо бие биелгээний ихэнх үеийн одоо дүрсэлбэрүүд гэж бас хэлэхэд нэг буруутахгүй бас хол андуурахгүй байхаа гэсэн ийм бодолтой. Монголчуудын бие биелгээний соёлыг өвлөн уламжлагчид болоо Ховд, Улс, Баян-Улгийн аймгийн Баяд, Дөрвөд, Загчин, Торгууд, Урайнха, Хотон зэрэг ойр дугсаатны дунд өвлөгдөн уламжлагдж иржээ. Энэ бие биелгээний язгуур шинжлэх угсаатны бүлэг болгонд ямар онцлогтой байсан юм гэдгийг авч үлдэхгүй бол энэ бүхэн маань бүгд нийлээд нэг тийм ялгаж салгахын аргагүй нэг одоо хэв загварт орсон юм болж хувьчих гэдэг. Энэ ЮНЕСКОд Монгол ардын уламжлалт бүжиг бие биелгээ гэдгийг бүртгүүлэхдээ энэ өвгийг бол одоо язгуур шинжээр нь ямар ч байсан бид нэр авч үлдэх ёстой юм байна. Тэгээд ууг бол одоо тэр нөгөө айл гэрийн зам уу за тэгээд тэнд болдог орон нутагт болдог тэр юуг нь буцааж бас тайзнаас буцаагаад тэндэн салаад тайзандар ч гэсэн мэрэгжлийн юм явж явах хэрэгтэй. Энэ чиглэлийн юм бол нэлээ одоо анхаарал татчихсан учраас энэ угсаатны бүлэг болгоны бие биелгээний онцлог тэр хөтөлгөөн тэр татлага дээрээс нь тэр зөөсгөл өмсгөл энэ тэрийг авч үлдэхгүй бол ингэж солонгорч ингэж олон талтай болж мартагдахгүй одоо гондрахгүй гондарч байх тэр их болгоно байж байгаа. Ойрдын бие биелэг нь хүнд харагдах байдлаараа энгийн хөдөлгөөн юм шиг харагдавч тийм ч амархан биш. Маш уран гоё, өвөрмөц олон төрлийн хаялга, цацлага, хурц шидэлт, огцон, таталт, сугсралт, эргэлт, суулт, зогсолт гэсэн олон хэлбэрийн хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг Монгол бүжигт бие даасан зөнгөлөх нэгэн төрөл юм а. Баруун Монголын Урайнха, Торгууд, Дөрвөд, Баяд, Загчин, Хотон бие биелгээ нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрэн адил төстэй мэт боловч угсаатны бүлэг тус бүрийн нутаг ус, хэв заншил, хэл аялгын онцлог, хүүхэн нөхцөл байдлаас шалтгаалan нэг хөдөлгөөн намб төрөх, утга бэлгэдлийн хувьд өөрийн өвөрмөц онцлогтойгоор уламжлагдажээ. За тэгэхээр газрын биелгээ бид одоо Өрдийн орчмоноос тасарч ирсэн гэлэж гисэн бид хоорондоо бас ялгаатай. Жишээлбэл Баядын биелгээ бол одоо энэ хоёр өвдөг ингэж хагас суучаад тэгээд энэ дээрээ данхан гэх мистикас дэшаа чэжэн хөдлөг биелдэг бол манай загчин колон содууд ингэж тавьчихад энэ толгой хөдөлгөө бусдаа чөлөөтэй хөдлөг биелдэг. Ийм өвөрмөц одоо тустай биелдгэнүүд өөр байгаамаа. За яг анжир тата елкэндгийрэ татаад ирэхэд би елкэндгийн нэг хөдөлгөөнийг одоо хийж байгаа даа.
болохоор одоо толгой нураа дээр нь ус тавиад энэ хоёр гарынхаа аяган дээр аяалтаа ус тавьчихад аяалтаа усаа асгадгаа данхан гараа нь ингэж ороож энэ гар одоо яаж ингэж эргээд ингэж гарахгүй ингэж гарч ирж энэ тавхтус энэ дээр ингэж ороогаад ингэж гарч ирдэг одоо ийм биелгээ байгаа бэлтгэндэг гэдэг. Одоо нүүдэлчин монголчуудын бичгийн үеийг илэрхийлэл болсон бие биелгээ 2009 онд ЮНЕСКОгийн Яралтай хамгаалах шаардлагатай соёлын бие бүсийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Баруун Монголын 6 угсаатанд 20 хүрэхгүй өглөө уламжлагчд байсан учраас энэ үеийг одоо яралтай хамгаалъя. Олон зуун жилийн туршид өвлөгдөж ирсэн, биеэр одоо дамжин өвлөгдөж ирсэн уламжлалт мэдлэг ухааныг яралтай хамгаалъя гэдэг санаачлал тухайн үед гаргаад ЮНЕСКОд бүртгүүлсэн байдаг. Яагаад яралтай хамгаалах шаардлага ийм жагсаалтанд бүрдүүлэх шийдвэр гаргаж хөөцөлдсөн юм бэ гэхлээр яах аргагүй бие биелгээ бол тэр устдаж өгөө болох тэр шинжинтэй орцсон байсан. Тэр одоо өвлөн уламжлагчдууд маш их зөөлсөн, бараг байхгүй болсон байсан. Тэр үеийн судалгаагаар ерөөсөө судалгаанд бол 20 хүнийг л одоо бүртгэж тоолж ирсэн байгаа манай судлаач. За тэднэр нь тэгээд 2 дугаарт тэр маш нас нь өндөр болсон залгамж халаа залуучууд байхгүй болсон 2 дугаар шалтгаан. За энэ ер нь устдахантай гэмээр болцсон байхгүй юу. За 3 дугаарх том шалтгаан бол зааг ялгаа өвөрмөц онцлогууд нь бол ерөөсөө бүдгрээд ялгарх юмгүй шахуу болчихсон. Би ойлгохгүй болцсон юм байсан. Тэгээ өвлөн уламжлагчид ч гэсэн тэр үндэснийхээ угсаатныхаа бүлгийн онцлогийг бол бас гаргаж чадахгүй хүртсэн аргагүй олон жил одоо тэр чинь хийж байгаагүй учраас за ийм учраас нэг дэвшүүлэх баримт бичгийг бол судалгаа маш нэлээд том юм бичдэг шүү дээ. Тэрийг тэгж явуулаад тэгээд ЮНЕСКОгийн тэр ЮНЕСКО хүлээж аваад за энэ ч үнэхээр тийм байна. Устдах гэж байгаа юм байна. Энэ яралтай хамгаалах жагсаалтанд авъя. 1 дугаарт. 2 дугаарт одоо Монголын засгийн газар үндэсний комиссийн тэр санал болгож байгаа одоо тэр авран хамгаалах төслийн одоо зөвшөөрье. Тийм төслийг одоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. оноос одоо 2025 оны хооронд одоо 3 жилийн хугацаанд гүйцэтгэх ийм одоо төслийг бол ЮНЕСКОгийн соёлын бие бүсийн сангаас бол авсан. За энэс хойш одоо бас 3 жил болж байна. Ер нь бол энэ төслийг анх бичгтээ бие биелгээ одоо тархсан бүс нутагт бол маш дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай юм байна гэдгийг бол бид нар ярилцсан. Тэгээд одоо хамгийн эхний шатанд бол хээрийн судалгаагаа хийх ийм одоо даалгавар тэнд өгөгдсөн. Тэгээд одоо эхний шатандаа бол бид нар Ховд ус, Баян Үлгий, Дархан Эрдэнэт, Сэлэнг, Улаанбаатар гэсэн одоо 7 удаа газарт бол хээрийн судалгааг хийсэн. За ингэхдээ бид нар бол тухайн үед одоо бараг 2 сар явсан доо. Тэгээ 2 сарын хугацаанд бид нар нийтдээ 187 хувьтай уулзсан байдаг эхний удаадаа. Зөвхөн биечд биш, эхэлчдийг бас бол авсан. Яг гэвэл бие биелгээ гэдэг энэ том соёл бол одоо эхэл хөгжингүүгээр, товшуурын зөвлөгөөгүйгээр явахгүй. Одоо за энэ хоёр бол амьд холбоотой. Ийм одоо төрөл зүйл юм гэж үзсэн учраас бид нар одоо эхлийн татлага татдаг одоо эхэлчдийг бас давхар одоо баримжуулсан байж байгаа. Эхлэж ингэж хээрийн судалгаа хийсэн явдал бол 2 зорилготой байсан. Нэгдүгээрх нь бол одоо яг хэдэн биечд байгаа юм. Нэг биеч
гэж өөрийгөө нэрлэж байгаа тэр өвлөн уламжлагч хүн хідэн бие биелгээг биелж чадж гин вэ гэдгийг тогтоох байсан. За хоёр дахь нь юу байсан бэ гэхээр энэ ихэл гэдэг хөгжим мийг тоглодог одоо хүрээ маш их багассан учраас яг одоо хідэн хүн энэ одоо бие биелгээний дадлахыг татж чадж гин үү гэдгийг бас давхар судлах. Ийм хоёр том зорилгыг бол энд тавьсан байна. Судалгааны ажлынхаа үеэр бол яг энэ өвлөн уламжлагчдын өвлөж ирсэн уламжлалт мэдлэгийг тодорхойлох тийм ээ. Үеэс үед өвлөгдсөн байна уу? За хэдэн үеэрээ өвлсөн байна. Уламжлалт мэдлэгийг одоо ганцхан хөдөлгөөн талаасаа биш тийм ээ. Тэр угсаатны бие биелгээтэй холбогдох угсаатны уламжлалт мэдлэгүүд дээл хувцсан дээр за эсвэл зан заншил дээр яг энэ уламжлалт мэдлэгийг уламжлалт хэв намбар нь энэ хүмүүс өвлсөн байна уу гэдгийг бол тодорхойлохыг зорьсон. Баядад цацал мөргөл элхэндэг жалам хар дөрвөн ойр жороомор элхэндэг балчин хээр зэрэг бие өвлөгдөн уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь ам бие тус бүрдээ өгүүлэмж хэллэгээр онцгой биелэх ёс жаяг эртний уламжлалан хадгалсан байдлаараа бусад угсаатны бүлгийн биегээс тэр хүнд байдаг. Баяд биеийн ёс жаягараа бусад угсаатны бие биелгэнээс ялгагдах онцлогуд байдгийг онцлон авч үзэх хэрэгтэй. Үүний тулд доорх нарийн дэг жаяг тогтсон байна. Тэдгээрээс хөлний бүтэн улаар бад зогсох, гүн суултаар суух, зөвхөн цээжин биеэр биелэх журмыг биелүүлж, дээлийн хормоог хөдөлгөлгүй биелвэс сайн биечид тооцогддог байна. Баяд бие биелгээг харахад бол бас ер нь өвөр мөцөлдөө бусад одоо бие биелгээнүүд төр жишээлбэл дандаа тахимцах суудлаар сууж биелдэг бол зөвхөн баяд биелгэн дээр хаан суудлаар сууж биелдэг ийм онцлогтой. За тэр нь одоо юунаас үүдэлтэй вэ гэхээр домог ярьдаг л да тэр авт юм. Одоо дээр үедээ баядууд ерөөсө бүх биеэрээ уран доргон биелдэг байж итэл нэг чөтгөр ирээ чи яасан сайхан биелдэг юм бэ чамайг биелэхгүй болгоно гэд бүслэгийн нисэн доошоо чулуу болгоцсон гэвчиг одоо цээжин бие найган биелж байсан гэдэг домогтой. Тэрнээс үүдээд одоо баяд биелгээ бол одоо хормоо чичрэхгүй биелдэг, хаан суудлаар сууж биелдэг ийм хатууд ихтэй болсон гэдэг ийм домог явдаг. Энэ ховдын хязгаар буюу улс нуурын хувьд 1757 оноос дөрөвдөвтэйгээ хамт ир суугаад өнөөдөр хүртэл аж төрж байна. Өнөөдөр 70 мянган баяд одоо бүртгэгдсэн байна. Эрхлэг аж ахуй бол энэ аж ахуй, мал аж ахуй болж эрхлэнэ. Тэн дотор адууны аж ахуй, ер нь адуу өсгөж үржүүлэх, ер нь морины соёл маш өндөртэй ардсан байна. Тэдний дуу, хуур, бие биелгээ, морин хуур, эхлэгийн татлага бүх юмд адуутай холбоотой маш том өндөр соёл байгаа. Бие биелгээний уламжлалтай язгуурын Монгол аймгийн нэг баядууд Увс аймгийн Малчин, Тэсэ, Зүүн говь, Хяргас, Наран булаг сумдад голлон амьдардаг. Угсаатны амьдарч ирсэн байгаль газар зүйн орчин энэ бүгд нь өөрснөө бас одоо тэр хөдөлгөөнийг бий болгодог. Баяд бие биелгээ болохоор цээжин хэсгээрээ мөрний цогцолтой байна. Мөрний цогцолтой дагаад гарны аялах. Гарны аялгаа дагаад толгой аялах давхартай ингэж явна. Дөрөвд чинь зөрж явж байгаа шүү дээ хоорондоо тий. Баядан болохоор наалж гангаж одоо энэ наалж гангахтай бас нэг учир байгаа л дээ баяд бие биелгэн дээр. Энэ мөрний цогцлох, даалны хаялах, хавирганы хаялах гэж байгаа. Энэ бүх хаялга одоо тэр цаана яг тэр олон жил давтаад ингээд сураад бит хэвшээ суугдаад ирэхээр цаана тэр давхар цогтой өвч байгаа байхгүй. Одоо дөнгөс сурч байгаа хөгтөд болохоор яг нэг ганхал анхан шатндаа явж байгаа учраас нэг надад ганхал явж байгаа тэр цогцлох нь давхар уржих хэвээр. Биегээ урд ангийн хязгаарчлалын татвар өдөргийн мөнгөн хязгаар баян
За цацал одоо ер нь дөрвд баяд гэх юмко цацлыг энэ алтан дэлхээд байна. Дээр нь алтан дэлхээ. Доор нь сайхан нугаан газартаа дэвсгэртэй. Ингэж зандаа заавал одоо зайлварч сайл сүйнийхээ дээжийг саасан үедэн болно. Зурчингийн ичэд ирэх юм бол өдрийн цагаарч болно. Тэр улстай заавал ингэж цацж ажил үйл бүтэж амьдрал минь хэрэгжиж өөдөн дээр нь дэвшүүлтугай гэж их цацдаг байхгүй юу? Тэгээд тэр манад биелэл болж гисэн одоо ингээд тэрүүн тулдын цацал гэдэг татлагаараа цацал биелээд цаслыг цасдаг ийм л учиртай. Дөрвөд угсаатанд цацал бий, мөргөл бий, дөрвөн ойрд бий, хөдөлмөр бий, жороомор бий, аяхтай бий, дуутай бий зэрэг язгуур бие биелгээ өвлөн уламжлагдаж иржээ. Эхлийн аяг шигт бүх бие биелгээ биелнэ. За эхэл тэдний хамгийн гол биелгээний зүйлүүд бол энэ цацал, дөрвдийн цацал бол хамгийн одоо биелгээний бусад цацлуудаас маш онцлог шин чанартай. Дөрвдийн мөргүүл биелгээ байна. Маш их ёс нампыг шаардсан биелгээ байна. Дөрвдийн хөдөлгөөний онцлог юу вэ гэх юм бол гар толгой хоёр зүрх явд нэгдүгээрт. Энэ бол ерөөсөө маш том ялгаа. Хоёр дахь нь бол юу вэ нөхөр мөрний маш огцон хөдөлгөөн байж байгаа. Дөрвд биеийг биелэх онцлог. Мөр солбиж цохих, гарыг хөмж цацах, эрүүгээр жижиг хаялах, алхалт гიშгэлтээр хөл зөөж эргэх, суух зэргээр хөлөөр хамтдган биелэх зэрэг хөдөлгөөнөөс бүрддэг. Тэгэхээр жижигхэн тийм эрүүний аялтууд байдаг. Дөрвд бие биелгээнд маш гоё донж нэмж өгдөг ийм гоё одоо хөдөлгөөн байж байгаа. Гарын одоо ийм цацлаг ийм хөдөлгөөн бол толгойноос дээш гардаггүй. Энийгээ бол маш сайн баримталдаг. Ийм одоо хөдөлгөөн байж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүд өөрөө одоо дөрвд гэдэг угсаатны бие биелгээг илэрхийлж идэг байна. Хөдөлмөр биелгээ бол дөрвдүүд маш сайн хийн. Тэгээ хөдөлмөр биел дотор одоо маш сайхан дөрвслүүд байна. Гол хэсэг нь бол тэр айлын жишээ нь сэвэр хөвгт биелж байгаа бол айлын сэвэр бол өглөө босоод хийдэг хөдөлмөрөө тэнд үзүүлж байгаа. Гоодж байгаа. Үсээ сүлжиж байгаа. Олон сүлжиж байгаа. Тийм ээ. Одоо өөрийгөө засаж тохинуулж байгаа зүйл. Авгаа хүн биелж байгаа бол тэр хүн утас ээрч байгаа. Дээл хувцас ойж байгаа. Тийм ээ. Тэр дээл хувцсыг ойж утас зүгээ одоо учиг хатгаж байгаа тэр хүртэл бол эмэгтэй хүнээс маш уран тансаг хөдөлгөөн гарах ёстой, хэв нам гарах ёстой биелгээрээ зааж байна л тэр утсаа сүвэлж байгаа. Утсаа тасалж байгаа хүртэл тэр хөгжмийн аяар маш нам болдог. Энэ нь бол буцаагаад тэр хүмүүс яг амьдрал дээр бас гоо сайхны тийм өргөн мэдрэмжтэй одоо эмэгтэй хүн өөрийгөө яаж илэрхийлж явах ёстой, одоо бусад хүмүүст ямар уйхан зөөлн тийм намблаг вэ одоо тэр бүгдээ л харуулж байгаа зүйл нь биелгээний талаасаа биш. Яг амьдрал дээрээ тэр нь бас өрнөд байгаа зүйл шүү дээ. Ирчүүдийн хувьд ч гэсэн тийм байгаа. Тэр тариа удааны ажил тэр хөдөлмөр биелгэн дээр тэр суурийг илдэж байгаа. Суурийг татаж байгаа зүйл. Загчин угсаатан нь цацал, аягт бие, жалам хар, жороомор, мөргүүл, өрөөлт халтар, хашигт буюу савхат, хөдөлмөр бие, хүрэн торгот, эрийн гурван наадам, балчин хээр, гурав бие, ялхантэг зэрэг 13 төрлийн бие биелэхээс гадна сариг тэх болон дуут бие, хоорон цагаан элс, олдоо зээр зэрэг биеийн төрөл мөн уламжлагдсан иржээ. Загчин бие биелгээний бусдаас ялгарх онцлог нь бол одоо бусад биелгээнүүдээр бол мөрний ийм дээшээ доошоо цогцолтууд бас ангилдаг. А гэтэл загчинд бол урагшаа хоошоо ийм цогцолтууд илүүтэй давмгай байдаг. За энийгээр загчин биелгээ бол нэгдүгээр онцлогтой. Хоёрдугаар тэгвэл загчин биелгээний бас нэг одоо мундаг одоо давуу тал нь юу вэ гэвэл дал зохих биелгээ байж байдаг.
олон одоо биелгээнүүдээр дал цохиж тэрийгээр одоо эд хаваа гайхуулдаг. Илхэндээ хүрээнд орох тэр нөгөө уналттай юм биелгэнүүд байгаа шүү дээ. Тэн дээр ингээд арагшаа заавал унж дал цохох ёстой. Одоо энэ дал цохтыг ерөөсө загчин хүн л хийхээс биш өшөө тийм өөр газрууд бол тийм дал цохтыг юм байдгүй шүү дээ. За тэгэхээр тэр одоо алдартай бич Банзаагбай одоо хүүхдүүд ярьж байна л да. Бидний аав одоо бид нарт бие биелгээ зааж суугахдаа одоо тэр дал цохоход хавтгаагаараа биш. Ийм нумарч одоо ингэж хийлгэхийн тулд одоо ийм бөөрөнгийн юмнуудыг ингэж доогуур нь ингэж гүйлгэж одоо ингэж өгдөг байсан гэж яриад байгаа юм. Тэгэхээр эн чинь өөрөө бас одоо загчны гэсэн онцлог эндээс бол харагдаж байна. За суултынхаа хувьд бол бусад одоо огсаатны бэлэгтэйгээ адил тахимцах суудлаар сууж биелдэг. Онцлог нь юу вэ гэхээр ямар ч биелгэн дээр загчин биелгэн дээр ерөөсөө тэр тахимцах суулт бол алдагдахгүй босоо байгаа тохиолдолд бол. Суусан үед одоо жороо мари чинь бол бас сууж хийн штэ тэд нар чинь одоо бусад угсаатны бүлгүүд дээр одоо ингэж дараар ирээ гэдэг ингэж хоёр талдаа ч юм уу нэг талдаа ч юм уу ингэж ууд дарна гэж хэлдэг тийм ээ. Ийм хөдөлгөөн байхад загчинд бол суугаад бүр ингэж бүр гэдийгээ тойрч иргэдэг. Ийм хөдөлгөөнөөр тэр ууд дарах гэдэг хөдөлгөөнийг хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол бас загчны онцлог байх жишээтэй. Төслийн хэрийн судалгааны ажлын явцад бол төслийн баг нийтдээ 42 загчин одоо бие биелгээг өвлөө уламжлагч, өвлөн суралцагч ийм хүмүүстэй ололцсон. Загчин бие биелгээг өвлөөлөн уламжлуулах одоо энэ уламжлалт хэлбэр бол мэдээж хэрэг гэрийн шав сургалтаар өвлөгдөж ирсэн. Торгууд угсаатын цацал, жудар, агсал, ховог, гүрэн торгод, хэлхий агсал, эрээн хавирга гэсэн 7 биетэй. Манай биелгэн онцлогтой. Мөр, тоха, бугу, гурууд оршин. Тэгээд одоо сежара сайхан найгаж байна. Бөхс мөхс хөдлөхгүй, доошин дээш нь сувсан суухгүй. Зөөр нэг сайхан амбалаг хөдлгэнт уян хатна. Ханда торгуудууд цаслаа хаян ингэж эргэн ингэж аван бусдад яг суугаад ингэж биелдэг торгуудууд явуултууд гарын их жижиг хой цастай. Том цасал байна, жижиг цасал байна. Тэгээд олон янзын биелэг, жодор байна, гарын ийм жижигхэн биелэг байна. Олон биелэгтэй тустай өөр. За хэрийн судалгааны ажлын явцад бол бид нар Ховд аймгийн Булгансан, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Сэлэнг аймагт амьдран сууж байгаа торгууд угсаатантай бол угсаатны төлөөлөлтөд уулзсан. Торгууд бие биелгээ өвлөө уламжилж байгаа нийт 13 хүнтэй уулзаж торгуудын 7 бие биелгээг бол хөдөлгөөн тийм ээ шанзны цохилго за хувцас өмсгөл халбогдох дурсгал газар аман түүх домог энэ бүх мэдээллийг бол цуглуулж авсан. Ховд аймгийн Булган сумд амьдран сууж байгаа за домоо гэдэг одоо 92 настай цэмбэл за оюун түлхүүр гэдэг яг энэ торгууд бие биелгээг уламжилт хэв намбаар нь өвлөө уламжилж байгаа ийм Ахмад өвлөө уламжлагч хүмүүстэй олуулсан. Торгууд төмнийг төлөөлсөн тэр пүрвжал гэдэг багсрын пүрвжал гэдэг тэр их авьяастан бол одоо торгууд төмний нөгөө гайхуулдаг бүжигнүүдийг бол өөрөө багада баг насандаа болохдоо зэрэг торгуудын хэдэн одоо тэр биеийг бол торлогдуулж сурсан гэдэг хүн шүү дээ. Тэгээд ирээд Бөмбөр ногоон театр тэр алдартай агслаа их агслыг хийсэн чинь Улаанбаатар хотын одоо тэр үеийн нийслэлийн үзэгчид бол маш бахархалтайгаар хүлээж авсан юм гэлээ. Одоо тэрнээс хойш тэр бүжгийг Армановскийн тэргээд тэнд Бөмбөр театрт дараагаар нь хөгжим драматик театрт тэр юу одоо бүжгийн чиглэлээр балет министрээр ажилласан тэр улсуудын тэр Монгол ардын бүжгийн одоо язгуур хөдөлгөөнүүдийг эндээс авч болох юм байна гэдэг. Их агслыг нь бол юу болгосон шүү дээ. Тайцны бүжиг болгоод бас дотроо өгүүлэмжтэй болгоод. Тэгээд тэр үеэс манай анхны одоо бүжигчид өөрснөө судлаачид болоод
Долгорсрон гоо ч юм уу, Нанжид гоо ч юм уу энэ одоо ардын жижигчин ардын багш болсоод тэгээд жавгаа тэгээд бусад судлаачд гарч ирээд бие биелгээний нарийн нандин юунуудыг бол анзаарч тэгээд судалгааны хэрэглэлтэнд оруулаад бас тэгээд эдэн ном бичцгээсэн. Өөрсдийнхээ одоо өвөө эмээгээс аав ээжээсээ бие биелгээ сурсан хүмүүсийн хувьд бол энэ бие биелгээнийхээ яг үндсэн нам төрхийг бол үндсэндээ сайн хадгалж байгаа гэж би хэлнэ. Тэгээд тэрийг одоо дараа нь мэдээж хэлэг уран сайханжуулаад тайзны бүжиг болгоход бол энэ өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр ер нь энэ бие биелгээг бол цааш нь хадгалж үлдэхтэй хоёр арга замаар хадгалах хэрэгтэй. Нэгдүгээрт бол тэр уугуул язгуурын бие биелгээг бол тэр анхных нь өвлөн уламжлагчдын тэр хив намбыг одоо хадгалах юм уу царцаах маягаар. Нөгөө тал нь бол бие биелгээг цааш нь одоо дахин хөгжүүлж уран сайханжуулж тэгээд юу гэдгийг орчин цагийн урлагийн одоо контент болох ийм хоёр арга замаар хоёулангийн хадгалаад явах хэрэгтэй л гэж ойлгож байна. Урайхаачууд дунд цацлаг, алдлаг, мөргүүл, сугсрах буюу жороомор, татлаг, шудрах, хатиргаа гэсэн 7 бие байдаг. Судалгааны явцад цацлаг, алдлаг, мөргүүл, сугсрах буюу жороомор, хатиргааг биеийг баримтжуулсан бөгөөд татлаг, шудрах биений уламжил тэв нам өөрчлөгдөж тайзны бүжгийн хэлбэрт шилжсэн нь ажиглагдсан юм. Урайхаанаар биеийг ардын баяр цэнгэл найр хурим хийх хамтын хөдөлмөрийн үед биелнэ. Цацал биегээр эхэлж мөргөл, алдлах, шудрах, жороомор биелээд татлаг биегээр төгсөгдөг. Хөгжимчөнд баярлсан илэрхийлж мэхийн ослоод эцэст нь тойрон суусан хүмүүст сөхрөн ёсолдог уламжлалтай. Соёлын үеийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан гэж одоо соёлын үндсийн төвдөр байдаг. Энэ сангаас бол бид нар Монгол улсын хэмжээнд урайхаа бие биелгээ өглөө уламжилж байгаа өглөө уламжлагчдын тоо, судалгаа авах өглөө уламжлагчдаа тодорхойлоод бид нар нэг 22 урайхаа угсаатны бие биелгээ за дээр нь яг энэ товшуурын тийм ээ цоглохыг өвлөн уламжилсан юм хүмүүстэй бол уулзсан. Энэ дотроос хамгийн одоо уламжилт байдлаараа өвлөн уламжилж яваа хүмүүс гэх юм бол ховд Баян-Улгийн аймагт байгаа урайхаачуудыг хэлмээр байна. Уламжилт тийм хэв намбараа уламжилж авсан хүмүүстээ бол Ховд аймгийн Буян цомонд байгаа Бая гэдэг одоо 86 настай ийм эмээтэй бол бид нар уулзсан. Энэ биеийг чинь эргээд биелэх ёстой шийгээд эргээд тэ хүндээ өгнийгээд дуулуулна ингээд өгөн тэ наагаад ингээд өгнө. Цацал мөргөл гэдэг чинь мөргийгээд мөргөл биелэлээдэг юм байхгүй юу? тэгэл мөргөл биелж. Цацлаа нийгээл цацал биелэлээдэг байхгүй ийгээл мөргөл яг ийгээд биелжээгээд биелэлээдэг юм бас. Манай урайхаа өгөөд дөрвөн өрд гэж байдаг. Дөрвөн өрд бол ирээсэл эсгээгэр дотор нүүдлийн ард түм байсан. Энэ нүүдлийн ард түм дотор одоо эсгээгэртэй зохицуулж хөлийн хөдөлгөөн байхгүй ордны үеч биш. Энэ бол тэр үндэсний ястангуудын зан үйлийг тэр хөдөлгөөнд тохируулж хийдэг байлаа. Энэ бол хамгийн гол нь бислүүрээс дэшин бүхэл одоо тэр юу харуулах вэ? Энэ бүх үйлдэлээ бол хийдэг байлаа. Ийм учраас энэс бол урайхаад бол 6 төрлийн биелгээ байдаг. Нийтдээ нэг хөдөлгөөн болцсон байгаа байхгүй юу? Тэгээд одоо 6 биелгээг биелүүлэхэд 1 минут 20 секунд болж байгаа. Тэгэхээр одоо зөвхөн энэ одоо үргэлжилж байгаа хугацааг аваад үзэхэд хүртэл ер нь ямар хэмжээнд хүрсэн бэ гэдг нь бол харагдаж байгаа юм. Ер нь бол бие биелгээ гэдэг бол эхлэлтэй, өрнөлтөө, төгсгөлтөө хөдөлгөөний давхцал бол байдаг. Гэхдээ тэр нь өөрөө утга өгүүлдэг ийм одоо нарийн одоо зохион байгуулалтаа баг зохиол шүү дээ. Тэгээд Нанжид багшийн судалснаар бол нэг урайхаан 5 бие бидгийг. Урайхаа биелгүй маш их хуурж байгаа. Биелдэг хүний ч их цөөхөн даалдартай биелгээ 40 гэдэг авгаа болоо зүгээр цацлах бие гэж цацал гэдгүү цацлах бие. Тэгээд хөдөлмөр бие, шудрах бие гэдэг янз бүр энэ гарны
Энэ хайртай байж байдаг. Дөрөвд бол энэ баядууд нь загчин бол энэ гарны өөр байрлалууд байж байгаа байх тийм. Энэ цөмөрөө нэг хэлбэр дээр хийдгүү. Энэ биелгүүч нь дундаа өөр. Нэг гарн дээр ингэж хийх гэж байхгүй. Цөмөр ингэж хийх гэж байхгүй шүү дээ. Ухаантай. Энэгээрээ одоо онцлог ардын ястангуудын биелгийн онцлог байгаа байхгүй юу? Хотоо угсаатны дунд цацал буюу такмо, сэдэн залуу, аяас буюу их дадлага, ац, балчин хээрэ, жороомор, дөрвөн ойрд, жуур агилдэн зэрэг бий уламжлагдаж ирсэн юм а. Хэрэн судалгааны одоо ажлыг Архан Сэлэн, Орхон аймаг, Увсан аймаг, за Улаанбаатар хотод бол хотоо угсаатан яг амьдарч байгаа энэ аймагуудад бол зохион байгуулсан. Хэрэн судалгааны ажлын үр дүнд бол бид нар хотоо угсаатны бие биелэгийг өвлөн уламжилсан 36 өвлөн уламжлагчтай бол уулзаж за бие биелгээний хотон бие биелгээний олон хувилбарыг бол бичиж авсан. Дээр нь яг одоо энэ хотон бие биелгээний татлаг, түүх, домог, аман домог эдгээр зүйлсийг бол баримжуулж авсан. Мөн 23 оны 1 сард яг одоо Увсан аймгийн Тариалан сумд соёлын орон зайд нь бол очиж баримжуулалтыг хийж авсан байна. Чавчм хазуултаа голын босгоны ширүү тэрнийг дагдаг бас манай хурцсан тийм төлөвлөгөөтэй дандаа татаж бэлддэг. Баруун гарын сайхил зингээд бэлдэхэд энэ баруун гарын хурууны өндийг харц сулуун байдаг. Эндээс наасаа даялж татаж энэ гараа өгөхөд зүүн гардынх нь бас энэ өндөгнийх нь өдөр харц энэ сулуун байдаг. Хөөснөөсөө татаж даялж одоо татаж одоо наашаа бүгдээрээ ерэн наашаа суугаад биелцгээе хөгжилдэг гэсэн утгаараа даалж дуудаж биелдэг юм биелгээ байгаа юм. Огцом таталттай ийм хөдөлгөөнтэй тэгтээ тахимцад суудаг. Тахимцад суугаад эргэлт одоо суулт бол чөлөөтэй байдгаараа бусад одоо юу гэдгийг баяр дөрөвдийн одоо бие биелгээс бол ялгардаг онцлог бий. Зарим нэг юмн дээр ислам шашны зан үйлийн хэлбэрүүд бас тэнд орж ирдэг. Уул овоо тахих одоо зан үйлтэй холбоотой одоо мөргөл ч юм уу тийм ээ. Ийм одоо такмо гэдэг ч юм уу. Энэ биелгээнүүд дээр тэр одоо түрэг угсаатны өөрмөц онцлог бол илэрч одоо гардаг л да. Монголчуудын уламжилт бүжигийн бие биелгийн ая хэмнэлийг илэрхийлэгч хөгжмийн голлох зэмсэг нь экхил хуур юм. Экхил хуур бие биелгээ хоёрын нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөх нь аргагүй тийм амин шүтэлцээтэй цог сурлаг бөгөөд түүхэн урт хугацаанд би экхил хоёр бие биенээ авч ирсэн гэж хэлж болно. Эхэл бие биелгээ би одоо утгатай ер нь одоо нөгөө эхэл өгөөгөр бийч байхгүй, бийч өгөөгөр эхэл хуур байхгүй, эхэлж байхгүй л эхэл чамар байна, бийч яг тэгж биелдэг. Эхэл одоо хуур бол одоо жинхэнэ одоо манай энэ баруун өрдүүдийн ганц одоо өв соёл нь шүү дээ. Тэ хязгаарч нэг мартаж болохгүй. Тим үнэтэй нандин тим сайхан одоо хөгжим. Бие биелгээний ая дадлага бүр уг бүжгийн биелэх хөдөлгөөнд тохирсон цохилго хэмнэл бүхий тогтсон тодорхой нэртэй бие даасан аяцууд байдаг. Биегийн датлаганд тухайн угсаатны ая аялгын онцлогийг хадгалсан хөгжмийн тодорхой тухайлбарыг биеийн хөдөлгөөний аясаар давдан эгшиглүүлж, давдах бүртээ шинэ утга санааг илэрхийлж, биелэх хөдөлгөөн өрнөх тусам дараагийн тухайлбарт шилжин хөгжүүлэх замаар уран сайхны цогц дүр бүтээдэг. Хуурын датлагын уран сайхны илэрхийллийн гол зарчим нь давталт бөгөөд олон бичил аялгуу хэмнэлийн давталтын үр дүнд нэгэн утга санаа тодорн гарч нэгэн гол цөм бий болдог онцлогтой ажээ. Хэрэн судалгаанд бүртгэгдсэн 80 гаруй эхэл хуурын бие биелгээний датлагуудын бүгднгийн
одоо хөгжим нотонд хөрөөлөн буулгаж бас эднэрт амжилж ажилласан. Амжиж олон сайхан татлагуудыг бас тэмдэглэж аваад өнөөдөр хичнээн хөгжмийн нотны програм түүнийг 100% илэрхийлж чадахгүй ч гэсэн 95-96% таагаар энэ татлагуудыг тэмдэглээд үлдээж байгаагаар нэгдүгээр маш том давуу тал үүсгэж байна. Түүхэн цаг үед тухайн орон зайд заавал тэмдэглүүлэх хэвээр тийм чухал ажил болсон гэж олдог хүнж байгаа. Монгол бие биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулахын төслийн 1-р шатанд биечдийн аж амьдрал хэддэх үеийн өвлөн уламжлагч, биелгээний утга учир, нийгэм соёлын нөлөөлөл, цаашдын хүсэл зорилгыг тусгасан баримтжуулалт хийсэн билээ. За энэ төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь ер нь 2018 онд бол соёлын үе улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй өвлөө уламжлагчийн тоо бол 390 орчим болсон. Ер нь цаашид энэ бие биелгээ гэдэг өвийг хамгаалахын тулд зөвхөн хөдөлгөөн гэдэг одоо энэ бидний нүдэнд үзэгддэг хөдөлгөөнд анхаарах юм уу? Эсвэл одоо бие биелгээг дагсан хувцс өмсгөл, угсаатны онцлогтой хувцс өмсгөлд анхаарах юм уу? За эсвэл эхлийн татлага, товшуурын цоглохонд анхаарах юм уу? Яг ямар мэдлэгийг одоо сурж иж, өвлж иж энэ өвийг хадгалсан, хамгаалсан болох юм бэ гэдэг энэ асуултад хариулах гэж энэ төслийг бол санаачлаад бичсэн. Соёлын үе улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байгаа 400 хүнийг одоо мэдлэг тийм ээ бие биелгээг өвлөө уламжилж байгаа төсөл байдалтай газар дээр нь танилцах. За бие биелгээний одоо урын сан, эхлийн татлага, товшуурын цоглохын урын сан яг газар дээр нь бодит нөхцөл байдал дээр нь бүртгэх, баримжуулах. За мартагдсан, гээгдсэн ямар одоо бие биелгээний төрөл, зүйл, эсвэл урын одоо эхлийн татлагын урын сан байгааг тодорхойлох. Цаашид энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх, шав сургалтыг зохион байгуулах, энэ өвлөө уламжлагчийг тодорхойлоход бас хээрийн судалгааны ажлын бас нэг зорилго оршиж исэн. Төслийн хээрийн судалгааны үр дүнд бид нар 14,000 км замыг туулж нийтдээ хээрийн судалгааны ажилд бол 208 хүний хүнтэй яг энэ бие биелгээг өвлөө уламжлагч өвлөн суралцж байгаа юм 208 хүнтэй болсон. За эдгээрээс 181 хүн нь бол бие биелгээг өвлөө уламжлагч, за 27 хүн нь болохоор яг энэ бие биелгээний самин чухал хэсэг болсон энэ эхлийн татлага, товшуурын одоо цоглог, шансны цоглогыг өвлөө уламжилсан юм өвлөө уламжлагчд байсан. Төслийн хүрээнд 6 угсаатны бие биелгээний 54 төрөл зүйл, эхлийн татлага, товшуурын цоглогын 570 гаруй хувилбарыг дүрс бичлэгээр баримтжуулж, судалгаа, дүрс бичлэгийг ашиглан, шав сургалтын гарын авлага, захим хичээлийг боловсруулан хэвлэсэн юм а. Төслийн хүрээнд шав сургалтын танхимыг Баян-Улгийн аймагт Баян-Улгийн аймгийн музей, Ховд, Увс, Дархан уул, Орхон, Сэлэн аймагт соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газрын байр, Улаанбаатар хотод соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн өв соёлын өргөг төгсгөлн байгуулж, цацлын хувин, цацлын халбаг, чулуун тээрэм, ноос, дөрвөн саваа, ихэл, товшуур, зөөврийн компьютер, проектор, дэлгэц ширээ, танхим тус бүр түлээлгээ өгч танхимыг тогтчулсан байна. Мөн шав сургалтанд зориулж танхим бүрт 30 ширхэг гарын авлага хүлээлгэн өгсөн юм а. Бидний энэ төсөл бол өвлөн уламжлагчдад зориулсан төсөл байсан. Тийм учраас энийг заах багш бол мэрэгжлийн одоо бүжгийн багш биш, өвлөн уламжлагч одоо авиастан байх ёстой гэж үзсэн учраас одоо тэр хээрийн судалгаа хийж явах явцдаа бид нар өвлөн уламжлагч багшийг тодруулах, ирж хайх ийм ажлыг бас давхар хийсэн. За энэний үр дүнд бол 7 удаа өвлөн уламжлагч багшийг тодруулж гаргас авсан. Үнэхээр одоо их сайн багш нарын авсан гэж ингэж бодож байгаа. Жишээлбэл бид нар одоо загчны алдарт бич Шаран Банзай гэдэг хүний охин Бадам цэцгийг бид нар загчин бие биелгээ залгахаар сонгож авсан. Шав сургалтаар тэрийг одоо багшаас шавьд амьд уламжлалаар сургах энэ хөдөлгөөнийг өрнүүлсэн баггүй юу. Тийм учраас энэ жил бид нар Увс аймагт бие биелгийнхаа фестивалыг зохион байгуулсан.
Бие биелгээний хөдөлгөөн нь угсаатны ахуй амьдрал, соёл уламжлалыг биеийн уран нарийн хөдөлгөөнөөр илэрхийлж байдаг. Тухайлбал баяд загчин дөрвд угсаатны хөтөлмөр биед ноос авж, ноос услан, эсхий зулах хөдөлгөөнийг хотоо угсаатны бие биелгээнд тариа тарьж, тариагаа хуурч цогно, чулуун термэр термдэн гурил болгон амтарж байгаа хөдөлгөөнийг илэрхийлэн үзүүлдэг. За 3 жилийн өмнө болоход одоо манай хүүхдүүд чинь эхэлж гэж бараг зарим бол мэдхгүй шахав ингээд урж ил одоо яг энэ сургалтанд аврагсан хүүхдүүд. Гэтэл одоо зарим нь эхлэн тоглоо сурцсан. Эхэл гэж юм байд юм байна. Дөрөвд биелгээ ингээд эхэлтэй салшгүй холбоотой юм байна. Ахуй амьдралд өдөр тутам хийдэг энэ зүйлээ ингээд бие биелгээний яг тухайн хүний язгуур, намб, төрх одоо тэр бүх зүйлийг л хадгалж одоо энэ гаргаж ирж байгаа зүйлийг л одоо ингээд жинхэнэ одоо ингээд бие биелгээл гэж ингэж бие гэж ингэж нэрлэж байгаа. Тэгээд одоо ер нь ялгаатай болсон. Дөрөвд би гэдэг бол одоо ингээд цөөн тооны ингээд уйлын уламжлагч одоо ингээд хүмүүс байлаа шүү дээ. Одоо ингээд ийм одоо арга хэмжээнд орсныхаа үед одоо бие биелгээ гэж ийм байд юм байна. Өдөр тутам одоо бид бүхний л хийж байгаа энэ зүйлийг л ингээд сайхан харуулдаг юм байна. Одоо ер нь оршин тогтнох чадвар лал манай дөрүүдийн талдаа бол гайгүй сайн л гэж хэлж байна. Одоо манай мөнгөөрхөн дуутад бол яг тэр урд нь биелжсэн хүмүүс бүгд бурхан болж өнгөрөөд ард нь яг энэ биелгээг өвлөн аваад ингээд заагаа явах хүнгүй болоод би өөрөө нөгөө ховд аймаг руугаа орж ирээд сумдаа байхгүй байгаа. Тэгээд өөрөө нөгөө ажилтаа энэ биелгээ хийж явахгүй. Ерөнхийдөө биелгээ хийжсэн хүмүүс маань ер нь хүүхдүүд шав сургалт бэлдээгүй ч гэх юм уу. Ер нь тэгээд ер нь тасарсан байсан. Ерөнхийдөө энэ ЮНЕСКОгийн төсөл маш их хэрэгтэй төсөл байж таарсан. Намайг одоо судлалын үндэс намайг сургагч багшаар аваад ингээд устж өгөө болж байгаа аавын минь биелгээг тий ийм олон хүүхдүүдэд өвлүүлэх боломжийг олгосон тий Баяуулгийн аймгаас 14 хүүхдэд, Ховд аймгаас 10 хүүхдэд, нийт 24 хүүхдэд энэ бие биелгээгээ яг энэ шав сургалтын үеэр хамруулж биелүүлж одоо ингээд өвлүүлжүүлдэж байгаа. Хүүхдүүд маань цаашдаа бас цаашаа дэлгэрүүлээрээ цаашаа ангийнхандаа болоод найз нөхөд хүмүүс заагаараа гэж хүүхдүүдэд маш их загч байгаа. Тэгээд энэ төсөл тамархсан үнэхээр их баяртай байна. Бие биелгээний багшаар намайг тавьсан юм. Тэгээ би бас тариалан сумдаа мөн дархан Эрдэнэс Сэлэнгэд хотон бие биелгээг одоо зааж сургасан. Одоо энийг уйлж авахын тулд одоо зөндөө олон шав нэртэй болж байна. Мөн их л уураач гэсэн маш олон шавтай байгаа. Тэгээ бие биелгээ бол одоо ер нь төслийн шугамар бол ер нь нэлээд олон сайхан биечд одоо төрөн гарч байгаа бас. Одоо ер нь алдагдахад хүрчихсэн. Одоо тийм байхгүй бас. Юуяар нь ингээд биелээд тэрсэн тэрийг авчилчлаа. Би одоогоор Аксел 92-ыг биелж байгаа. Тэгээд тинээр залгасан бэ гэвэл даваад орж идэг багш маань тэгээд Цэмбэл гэдэг багш. 92 нь болохоор нэг сайхан 90 уул байд ховг сайн нутагт. Тэрэндээс тэгээд нааш нутгруугаа нүүх гээд тэгтэл яаж ин гоё уулыг тээж сэтгэлдээ тээж авч ирэх вэ гэж тэгтэл хавирга шиг хэлбэртэй болохоор нь хавиргандаа татаад үзье гээд 90 хавирга гээд биелгээ гарсан. Биелгээ биелэхэд амар гоё санагддаг. Тэгээд яагаад вэ гэвэл нөгөө түүхэн эргэн санаж тэгээд юу яадаг биелдэг болохоор гоё санагдав. Зах угсаатны яг 13 бие биелгээ байдаг. Тэгээ 13 бие биелгээг бол бүгднийг ер нь мэднэ. Тэгээд манай өвөө болохоор яг шарга морд банзаа агсан гээд өвгөөсөө одоо ингээд өвлүүлсэн юмыг ингээд өвлүүлсэн бие биелгээ, өвлүүлсэн ингээд бүх юмыг ингээд яг сурж мэдээд явж байгаа. Ямар тач ер нь 13 бие биелгээг бол бүгднийг мэднэ. Загчны 13 бие биелгээг. Загчны биелгээд хэрвээ зарим хүүхдүүд мөр гайхацсан орж ирчихсэн. Энэ арагшин унж ингэж цач чадахгүй манад ундгүй. Манайх ерөөсөө ундгүй гэдээ ингэж зогсоод байгаа хөөе. Өөрийнхөө нөгөө нэг сонсон мэдсэн хэмжээндээ бол яг тэр хүүхдүүдтэй тэр домгоо яриад бие биелгээд ирнэ яриад өгцөн. Ямар ч байсан нэг за миний хөдөлмөр биелгээ ийм үдэлтэйгээс гарсан ах үлдээс амьдралдаас гарсан ахугаас гарсан тий ийм шүү. Мөргөл гэх чинь миний хөө ингээд уул ус хангаад дэлхийдээ ингээд байгаль дэлхийн аргадаж ингэж биелдэг биелгээ байгаа шүү. Бас хүүхдүүдэд тайлбарлах хэлээ явуулсан. Энэ биелгээ яагаад байгаад биелгээ гэхээр хүүхдүүд их хэрэг байх энэ биелгээ яг яаж зөв заах, зөв сурах, зөв хийх вэ? Тэрийг та өөр ингээд манай хүүхдүүд би хүүхдүүдтэй яг сургууль явуулж байхдаа бүгднийг яг хэлтгэлээ. За энэ загчин бид энэ биелгээг ингэж хийх ёстой шүү. Та нар ерөөсөө хөлийнхаа тавилтаас их л толгой хөдлөж болохгүй. Одоо манай хүүхдүүд хаач утснаа алдахгүй. Мундаг болсон.
За би багнаасаа ээжээсээ энэ бие биелгээ сураад одоо 88 нас хүртэл энэ бие биелгээ 60 гаруй жил хийгээд явж байна. Тэгэхэд соёл урлагийн нэг сургуульд би дугуйд нь ажиллаулаад хүүхдүүдэд оюутнуудад одоо хичээл заалгаад мөнгөнд хувцас өсөөлээд тэрийг одоо яасан сургасангүй юм байгаа. Эдгээр одоо энийг хойд үедээ өвлүүлж авч үлдээх ийм зорилго тавиад ийм сайхан ажил хийж байдаг. Эднэртээ баярлж байна. Хойд үедээ одоо яг натураар нь язгуураар нь энэ биелгээг сураад өвлүүлээд аваа явж байгаа хүн болвол одоо тэнд баярламаар байна. Том цаг хүрээтэй арга хэмжээ болж гэнэ гэж бодож байна. Одоо энэ бие биелэг бол 90 сүүлийн үед мартагтаад байгаа. Энэ Tesla арга хэмжээг хэрэгжснээр ер нь өргөн дэлгэр энэ хүүхдүүдийн бас цаашаа сураа явах тий сум сумаасаа бид нар хүүхдэд авсан байгаа. Баядын 4 сум 5 гүг сургасан байгаа. Увс аймагтай. Тэгээ сургагч багшаар ажиллаад баяд бие биелгээний талаар илтгэл тавилаа. Энэ бие биелгээний баяд бие биелгээний онцлог ялгаа юу, намбай юу тий бус биелгээ бие биелгээгээс ялгагддаг юу гэдгийг тэр талаараа асуудал гаргаж илтгэл тавилаа. Манай баяд бие биелэг болохоор бус бие биелгээгээс ядна гүн суулттай зөвхөн цэжмээр биелдэг биелэг байгаа. Шалгуур өндөртэй байдаг. Шанц хөгжим дээр нэг 10 сая сургалтаар зааж сургаж өгсөн. Тэгээд тэрнээсээ би сая 5 хүүхд авчираад энэ уралдаан тэмцээнд оролцуулаад энэ сайхан фестивалд оролцуулаад ингээд явж байна. Манай хүүхдүүд бас сая шанзаан, товшуурaan тоглоод энд үзүүлээ тэгээд явж байна. Энэ одоо ингээд цаашаа уламжлагдаад цааш ирээдүйд байж байгаа хүүхдүүдэд зааж сурах гэд ер нь хувь нэмэлтээ төвхөн болж байгаа гэж бодож байгаа шүү. Уламжлалын талаарх мэдлэг, угсаатны уламжлалт ховцос өмсгөл, хэрэглэгдэхүүний талаарх мэдлэг, эхлийн татлага, шанз, довшуурын цохилгыг өвлөн уламжилсан байдал, урын сан зэргийг харгалзан үзэж, угсаатан бүрээс тус бүр нэг өвлөн уламжлагчийг сонгож, унган орон зайд нь сургалтыг бийж эхэлчин хамтын ажиллагаан дээр тулгуурлан зохион байгуулсан юм а. Төслийн хэрэгжлийн 3 дахь жилд бид нар Монгол бие биелгээ өглөөлөө уламжлуулах түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол бие биелгээ гэсэн одоо наадмыг Ус аймгийн Улаангом хотод зохион байгуулсан. Наадмыг 2 ангиллаар зохион байгуулсан. Өглөө уламжлагчдын уралдаан, өвлөн суралцагчдын уралдаан. Өвлөн суралцагчдын уралдааныг бол зөвхөн төслийн хүрээнд одоо өвлөн суралцсан 35 хүүхдийн дунд зохион байгуулснаар онцлогтой. Энэ нь бол яг энэ 2 жилийн хугацаанд 7 багшийг төвшөглээд сурсан хүүхдүүдийн ур чадварыг харах. Ингэхдээ ганцхан хөдөлгөөн биш. Эсвэл одоо хөгжим ихэлтэй хэрхэн хамсарч байгааг харах биш. Тухайн хүүхэд угсаатныхаа одоо онцлог баядын талаар, баяд бие биелгээний онцлогийн талаар, баядын жороо морь биегийн онцлог, дөрөвдийн жороо морь биегийн онцлог юу гэдэг талаар яг энэ одоо угсаатныхаа өөрийн энэ өвийг хэрхэн одоо өвлөн эзэмшсэн бэ гэдэг энэ бодит ур чадварыг нь бол харах, дүгнэх зорилгоор ийм уралдаан тэмцээнийг бол өглөө уламжлагчдын дунд зохион байгуулсан. За энэ уралдаанд Ховд аймгийн Жаргалан цомын өвлөн суралцагч Наран Цолмон гэдэг хүүхэд одоо Цахчин биегийн бийг өвлөн суралцсан энэ хүүхэд бол төрүүлсэн 100 одоо 30 одоо өвлөн уламжлагч, өвлөн суралцагч энд цугласан байна. Хамгийн гол нь энэ наадмын зорилго бол бидний одоо энэ шавь сургалтын үр дүн юунд хүрвэ? Одоо хэр зэрэг одоо бид нар үр дүнтэй ажиллаж чадсан юм бэ гэдэг энэ дээрээ үнэлгээд үнэлт өгөхийг бас хүссэн. Тэрийгээ бол хийж чадсан гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр бид нар энэ төслийг эхэлж яхад одоо урянхан бие биелгээ 6 бие биелгээ нийлээд 1 минут 20 секундэд дуусдаг байсан. Гэтэл өнөөдөр одоо пүрүү гэж одоо мундаг одоо бийч байсны охин одоо мөнгө цоож ааваасаа сурсан 4 бие биелгээг одоо Баян үлгийн урянхачууд, Ховдын урянхачууд заагаад одоо 20 гаруй шавьтай болсон явж штэ. Энэ бол үнэхээр бидний нүдэн дээр энэ төслийн үр дүн харагдаж байна гэж ингэж бодож байна. Би аавынхаа биелгээг өвлөж авсан ч гэсэн яг байнгын үзүүлэхгүй ч гэсэн хаяа нэг үзүүлээл тайзан майзан дээр гардаг. Тэр болгон надад ингэж явах завшаан олддоггүй.
Тийм байсан. Тэгээ одоо яг энэ төслийн хүрээнд хамрагдаж ингэж шав багш болсондоо маш их баяртай байгаа. За тэгээд дээрэс нь одоо ерөнхийдөө баг байхгүй болж исэн төрлүүд бол сэргэж гарч ирж байна. Одоо жишээлбэл одоо тэр Урян хаан 40 гэж алдартай бийч байсан. Тэр хүний одоо тэр цацал гэдэг биелгээний хэв нам бол байхгүй болсон байсан. А гэтэл одоо яг татлага нь одоо лагу цэрэн гэдэг одоо тийм одоо 120 жилийн настай их л хөгжмийг эмээгээсээ одоо уламжилж авсан ийм одоо нэг тал нь товшруулдаг, нэг тал нь их л болдог ийм одоо өвлөн уламжлагчийг бид нар олж нээж одоо гаргаж ирсэн явдал бол тэр яг жинхэнэ татлагадаа ороод ирэхээрээ тэр бие биелгийнх нь хэв нам гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ихэл гэдэг хөгжим бие биелгээ хоёрын хоорондын амин холбооны асуудал маш чухал гэдгийг эндээс бид нар харж байна. Тэгэхээр ийм мэтээр бид нар маш их олон ийм одоо үр дүнгөөнүүдээр харсандаа маш их баяртай байна. За мартагдсан, гээгдсэн ямар одоо бие биелгээний төрөл зүйл эсвэл урын одоо эхлийн татлагын урын сан байгааг тодорхойлох, цаашид энэ төслийн хүрээнд хэрэгжүүлэх, шав сургалтыг зохион байгуулах, энэ өвлөө уламжлагчийг тодорхойлоход бас хээрийн судалгааны ажлын бас нэг зорилго оршиж исэн. 14,000 км замыг туулж, нийтдээ хээрийн судалгааны ажилд бол 208 хүнтэй болсон. За эдгээрээс 181 хүн нь бол бие биелгээг өвлөө уламжлагч, за 27 хүн нь болохоор яг энэ бие биелгээний самин чухал хэсэг болсон энэ эхлийн татлага, ташуурын цоглог шансны цоглогыг өвлөө уламжилсан юм өвлөө уламжлагчд байсан. Бие биелгээний ийм цогц судалгааны бүтээлүүд одоо үлдэж байгаа баримтат кинонууд хийгдсэн. За тэгээд одоо ном бичигдсэн. Номтойгоо яг энэ DVD-ийг авсрагдсан тийм ээ. Энэ DVD-нд болохоор одоо ингээд яг амьдарч байгаа язгуур биечд болвол яг тухайн угсаатны бүлгүүдийнхаа бие биелгээг нэг хөдөлгөөнийг яаж хийх яг тэр заах аргачлалыг бол өөрөөсөө зааж ингэж бичүүлсэн тийм ээ. Ер нь бие биелгээг одоо цогц байдлаар нь ганцхан бүжиг, ганцхан хөдөлгөөн гэдэг талаас нь биш тийм ээ. Энэ хөдөлгөөнд агуулгадж байгаа тэр угсаатны соёл сэтгэлгээний онцлог, түүх, домог, тэр икэл товшуурын ая татлагын талаар ярьж байна. За хувцсны соёл нь энэ бие биелгээтэйгээ ямар холбоотой талаар ярьж байна. Тэгэхээр ерөөсөө л ийм бие биелгээг ингээд нэм цогц байдлаар нь ингэж судалж, энийгээ ингэж баримтжуулж, үлдээж байгаараа л маш их ач холбогдолтой, үн цэнтэй ийм төсөл хэрэгжиж байна гэж бодож байна. Яралтай хамгаалах шаардлагатай энэ соёлын бие тусвын жагсаалтанд орсон бие биелэг энэ төслийн бүрдэнд бол бас амьдрах чадвар нь бол дээшлэх ёстой юм. Тэгээд энийгээ бол яралтай хамгаалах энэ төвшнгөөс нь бас ахиулах ийм л зорилготой төсөл байгаа юм. За тэгээд энэ төсөл бол шатндаа нэлээд амжилттай хэрэгжих шиг боллоо. Ямар төрлийн бие илүү хадгалагч байна, аль угсаатнууд бие биелгийнхаа хэлбэр төрхийг илүү авч үлдсэн байна, аль угсаатны бүлэг нь анхаарах шаардлагатай болсон юм байна гэдгийг нарийн тодорхойлж гаргасан юм байна. За ийм судалгаа бол энэ соёлын судалгаанд маш чухал үр дүнтэй. Одоо Баян Улгийн аймаг бол Урянхаа бие биелгээ бол ерөнхийдөө ер нь байхгүй болох тал руугаа хандсан юм байсан. За ингээд бид нар одоо ЮНЕСКОтой ярилцсныхаа үүднээс одоо Төв аймаг байсныг Баян Улгийн болгож одоо санал тавьж одоо нэрийг өөрчлөө. Тэгээ Баян Улгийн аймагт одоо тэр Урянхаа бие биелгээ гэдэг имийг бас хөгжлийг нь тогтворжуулах гэсэн ийм арга хэмжээ авснаар одоогийн байдлаар 30 гаруй хүүхэд одоо Урянхаа дөрвөн бие биелгээг маш хөөрхөн биелж чаддаг болсон байна. Ер нь тасрах одоо шатандаа ирсэн байсан одоо энэ бие биелгээг сэргээж чадсандаа бас энэ төслийн ач авъя гэж баярдаж бас бахархаж байгаа. Яагаад бие биелгээ маань өөрөө хувцас угсаатныхаа хувцастайгаа зайлшгүй харилцан хамааралтай байдیں۔ Энэ хоёр маань харилцан хамаарал дээрээс бие биелгээний өөрийнх нь оршин тогтнох чадвар бас одоо нөлөөлнө гэдэг утгаар нь. Бие биелгээ маань өөрөө болвол дан ганц бүжгийн урлаг бол биш. Бие биелгээ бол тухайн угсаатны бүлгийнхаа одоо ой санамж, дурсамж, түүх одоо соёлын ахуй одоо нийгэм соёлынх нь ахуй бол бүгднийг өөрөөрөө бас илэрхийлж гаргаж идэг ийм соёлын илэрхийлэл бүжгийн урлагаасаа гадна
Тэгэхээр энэ соёлын илэрхийл маань өөрөө үндэснийхэн угсаатныхаа хувцастайгаа байж цогц нэгдмэлээр байж энэ өөрөө соёлын илэрхийл болж идэг. Хувцас маань бол бие биелгээгээд үүргэж идэгэй гэсэн. Төслийн одоо үр дүнд миний одоо бодлоор би чинь судлаач хүн судалдаг учраас бас зарим одоо тэр арга хэмжээнд нь оролцож байгаагийн хувьд одоо юу гэж бодож байна вэ гэдэг зэрэг бол түрүүний дурдсан нөгөө устж өгөө амьдрах оршин амьдрах хөгжих чадвар бараг байхгүй болсон тэр өвийн зүйл бол одоо яг одоо дахин сэргэж яг оригинал хуучин одоо хөгжиж байсан тэр хэлбэрлүүгэн ер нь орж баттай орж чадлаа гэж би үзэж байгаа. Яагаад тэгж үзэж байна вэ зэрэгэл энэ төслийн хүрээнд бол бараг байхгүй болсон шавь сургалтыг 7 одоо аймагт одоо хийсэн байна. Тэр шавьнэр бол одоо ерөөсөө бүх одоо баяр цэнгэл, баяр наадам, томоохон ивентүүдийг нээхэд тэр одоо шавьнэр одоо тэргүүлэн оролцож, найз нөхдийг одоо татан оролцуулж, сургуулийнхаа бүлэг хамт олонноор бие биелгээ хийдэг болсон байх юм аа. Энэ бол одоо үнэхээр одоо чухал. Угсаатны бүлгүүдийн өвөрмөц тэр хэв маягууд, өвөрмөц биелгээнүүд нь одоо цөмөөрөө шинээр бий болж дахин амилж сэргсэн харагдаж байлээ. Тэр бол одоо онцгой. Яагаад гэвэл эн чинь бол бие биелгээ чинь тэр угсаатныхаа бүлгийн онцлогийг хадгалж байвал эн чинь хөгжиж амьдрах чадвартай болж байна гэж ингэж одоо үзэж болох юм байна. Энэ яаралтай хамгаалах шаардлагатай өвийн онцлог нөхцөл байдлыг бол даван туулж тухайн өв бол одоо яаралтай хамгаалахаас гараад ерөөсөн үндэсний одоо тогтвортой амьдрах чадах соёлын бие тусмын элемент болж чаджээ гэж үзэж байгаа. Тийм учраас хүн төрөлхтний соёлын олон төрөл зүйлийн дотор өөрийнхөө өвөрмөц онцлогоор тодрон ялгарч чадаж байгаа тийм соёлын өв мөн байна. Энэ хүн төрөлхтний соёлын олон төрөл зүйл соёлын өв санг одоо баяжуулж маш одоо олон өнгө солонготой болгож чадаж байгаа соёлын өв байна гэж байгаа учраас тэр төлөөллийн жагсаалтанд нь одоо оруулах талаар одоо энэ хэрэгжүүлж байсан байгууллага ЮНЕСКО-гийн Монгол үндэсний комисс за судлаач цөмөөрөө дахин ажиллаад тэр төлөөллийн жагсаалтанд бүртгүүлээсэй гэж л бодож байна да.